өчигдөр нэгэн эмэгтэй 3 сартай хүүхдийнхээ хамтаар сонхоор үсэрч амиа алдсан хамстай хайг гарчээ. Дохныг налгах дүүргээс хулгайлж сонгон архин дүүргт авчрах хүчрэг хэлсэн. Нийслэлийн сонгон архин дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн мегмар гарагт буюу 12 дугаар 4 настай хүүг хойд эцэг нь хэвтэрт ортол зодсон хэрэг гарчээ. Хүү одоогоор гэмтэл сог судлалын үндэсний төвд согтруулгундаа хэрэгэлсэн үедээ 13 настай дагвар охиноо оройн 22 цагаас эхлэн одоогоор гэмтэл хойд эцэг нь зодсон ортол зодсон. Амьдралаа үрч өөх ёстой нөгөө мундаг ирчүүд хаан вэ Адгэрийн ноён нуруу болсон дандаа сингэлэжүүд яан вэ Асуудлыг давж гарах ёстой саксуу Монгол ирчүүд хаан вэ Ажилгүй харигтар саваа шуухан цагаа зарцуулж яан вэ Үнэн гэрч га эрх үзэгсэн үргэл чанга үлдэл хэрсүү үзэл бодлоо бити дэвсүү лөглөө гарахта ээжтэй үнсүү лөөрийн чадлаар сайхны күмсүү лөөрийн дүүнэр хайрыг гүзүү дүүийн бүсгүй цайхны хүсүү би их үшиг их байгаагүй гэхдээ рэпитэн их хүн хайгаагүй мэдээ хэдийгээр гэр бүл болоогүй гэлээ хинч байсан тэр бол цаалаа биш мэдээ Явахыг хүснэг нь явуул хажууд үлдснийг нь хайрал худал хийснийг нь холдул амдын хажууд домоглон ахын хажууд амглан ав үүссэн зожиг чаалын автаж жолсон хөв тавилан нэлтраа чаалуу том болон хахир хатуу зам болонд хатуучихаас ур замгүй шудраг байхаас ур замгүй амдын хажууд домоглон ахын хажууд амглан ав үүссэн зожиг чаалын автаж жолсон хөв тавилан нэлтраа чаалуу том болон хахир хатуу зам болонд хатуучихаас ур замгүй шудраг байхаас ур замгүй Ирхэн бай, найз шиг найз, зүүхэн бай Эцэг шиг эцэг хүү шиг хүү, хариуцлагатай иргэн бай Айлын охныг аваад суул, аавын итгэрт хүргэн бай Үгэнд мэргэн, үнэн дойлон, үүдэл түргэн ирхэн бай Нэг хүндээ, үнэн ч бай, нэг хүндээ, үргэж бай Бурхан шашин гэхээс илүү буурал ээждэ мөргөж бай Усаж босон арцсан цасан, 50-ын талыг шүргэж бай Нийгэмд хэрлэх санаагаа би дуугаар дамжуулж хүргэж бай Үрч өөх ёстой нөгөө мундаг ирчүүд хаан вэ Адгэрийн ноён нуруу болсон дандаа сингэлэжүүд яан вэ Асуудлыг давж гарах ёстой саксуу Монгол ирчүүд хаан вэ Ажилгүй харигтар саваа шуухан цагаа зарцуулж яан вэ